босоо ууж ижил нэг ярих тэгээд болж байна да. Болохоор тэгээд авокадо идэл явъя да. Шар тустай сүтэд цай 10 гуралтай ингээл уунда. Инхээр айгуу гоё хөс гараад ядаргаа тайлгч тийм шиг санагдаад байгаа. Цай амтсан. Автобусынхаа буудлын руу явж байна да. Жохон салхитай өнөртэй гоё нартай байна. За хотын төв рүү ороод ирсэн. 2 уулзалт хийгээд дуслаа. Арай одоо ингээд нэгд өдөр олгоо амар ачаалттай болчтой. Яагаад тэгэхээр хагас бүтэнсээ өдөр ажлын бус цагаар ажилтгүй амарчдаг болохоор хагас бүтэнсээ 2 өдрийн ингээд чатууд тэгээд мэйлүүд ингээд бүгд хуримтлагдсан байдаг. Тэгэхээр нэгд 2 дахь өдөр амар ачаалттай ажилдаг. Тэгээ одоо 20 минутын дараа дараагийнхаа онлайн уулзалтаа гэл байж байна. Одоо энэ болохоор манай уулзалтын өрөө. Уулын академик баг багш нарын интерес бусд нь болохоор энэ офстай байдаг байхгүй. Энэ болохоор манай 2 сургуулиас тустай байдаг. Тэгээд нөгөө нэг ресепшн захаа гаргадаг хүн, дотор байрны захиалга авдаг хүн, тэгээд энэ дизайнерууд, тэгээд маркетингийнхан одоо борлуулалтынхан ингээд бүгдээрээ энд ингээд төвлөрч ажилладаг гэсэн үг. Гэхдээ ер нь ихэнх нь нөгөө нэг Латин Америкийн орны хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэдний дуу чимээ гэжтэй арай л амар. Тэгээд сүүлдээ бүр би тэсгээ багаад баг 15 минут тутам сэрүүлэг тавиад тэгээд гарч агаар амсгалдаг. Тэгээд нэг толгоогоо амраадаг. Тийм бас. Тэгэхгүй бол энэ нөгөө амар дуу чимээ ихтэй дээрэс нь хоорондоо амар ярих дуртай хүмүүс. Тэдний дуу чимээнд ядран дээрэс нь нөгөө нэг оюутан болгоны одоо тохиолдлууд өөр штэ. Өөр болохоор тэр болгонд нэм тохирсон юм хэлэх гэж толгой бол нэлээд ачаалттай л ажилдаг да. За хоолоо идчихэд завсарлагаараа гарч ирээ жоохон агаарлаад байж байна. За энэ бол манай нөгөө Монгол хот яг болоор урсдаг хоол байгаа. Эндээ ийм дугуун замтай. Захиалсан маань ингээд хүрээд ирсэн байна. Одоо энэ хар харцгоод энд ингээд хүмүүсийн захиалгыг авчирээд хийчтэй. Тэгэхээр айгүй амар. Авсан юмнуудаа задлж үзчихэд одоо л нэг цай уугаал сууж энэ да. Нилээ ачаалттай болоо шүү өндөр. Одоо маргааш 5 хүүхдийн маань пассворт Монголын нөгөө виз мэдүүлдэг төв байдаг штэ. Тэрэн дээр ингээ хүрээд ирчихвэл хэвээ нэг 2-7 хоног сүүлийн 2-7 хоног стрессийн маань үр дүн гарах гээд байна да. Ганцхан би ч биш одоо ингээл Монголд ажиллаж байгаа манайхан тэгээд виз мэдүүлж байгаа хүмүүсийн гэр гэл ерөөс ингээд элчингийн шийдвэрээс хамаарат одоо бид нар бол ингээд чадах бүхнийг хийцэн байгаа штэ. Тийм байдал бидрээс огт хамаарахгүйгээр ийм ингээд нөхцөл байдлын үүсгээр одоо хиндэ айгу хэцүү байгаад байдаг. Тэгтээ ямар ч гэсэн тэгээд болчих байхаа л гэж бодож байна да. Гадаа айгу гоё нартай хонжоон байж байгаад гарч алхна. Тэгээд одоо маргаашийнхаа хоолыг бэлдээ та.
Сая он гарснаас хойш одоо Бээжинд байгаа Ирландын элчин сайдын байгаа штэ. Тэнд ажилладаг хүмүүс солигдсон юм шиг үлээ. Яагаад гэсэн чинь ганцхан маань сургууль бол биш. Ингээд ер нь л өөр сургууль ажилладаг маа найзууд хүртэл ингээд хэлж байгаа. Юу вэ гэсэн чинь одоо ингээд өмнө нь өчнөө жил байж байгаа штэ энэ сургуулийн үйл ажиллагаа чинь. Ийм байж хахад одоо ингээд зүгээр одоо жишээлбэл урилган дээрээ эрүүл мэндийн даатгалаа ингээд бүрэн төлсөн байна гэдгийг ингээд бичээд өмнө нь ингээд ямар ч асуудалгүй ингээд болоод идэг байхад одоо сүүлд он гарсны дараа урилга яг ингээд адилхан урилга явуулж байхад энийг ингээд одоо эрүүл мэндийн даатгалаа ингээд тусад нь дахиад явуулаач гэдэг юм уу те. Эсвэл аль хэдийн ингээд визний материалд нь авсгаад өгсөн байхад тэрийг ингээд дутуу хардаг ч юм уу. Тэгэнгүүтээ дахиад энэ материал ингээд дутуу байна гэд дахиж ингэж нэхэж шаардаад байгаа. Тэгэхээр ингээ айгүй тийм эмх замбраагүй л байна уу да гэж хараад байгаа. Яг уу шинэ хүмүүс нэг ажлаа одоо жигдрүүлээгүй тийм л байгаа юм байна гэж бодоод байгаа. Тэгээд манай нөгөө Монголд идэг багийнхан ингэж байгаа. Тэр Ирландын элчин сайдын яамтыг монгол хүн оруулж гэнсэн. Тэгээ монгол хүн байдаг болстой. Тэр хідэн визний материалуудыг болстой шажигнал шалгаал дор нь хариугаа нөхөх байх таа гэл. Тэгэл бидэд хоорондоо ярьдیں۔ Багийн ажиллагаа бол нэр үнэхээр бүх юм дээр л яг хамгийн гол түлхүүр зүйл гэдэг нь бол харагддаг юм лээ. Угаасаа нэг тийм зүр цэцэг байдаг те. Хурдан явъя гэвэл ганцаараа, хоол явъя гэвэл хамтдаа гэдэг бол нэг тиймэрхүү утгатай. Гэхдээ яг юуг нь марччих. Зя орой хоолой хийжтэй да. Өнөөдөр салмон хийжтэн. Тэгэхлээр салм бол аюу хурдан шүү дээ. Борхнол болчихсон. Тэгэхээр аймгаа лаад. Энэ нөгөө air fryer-ны цаас би нэг жижиг air fryer авчаад тэрийг ерөөсөн их олигтой ашиглахгүй боллоо. Юмсан товыг авах зүгээр юм лээ. За ингээд нүг хөдөөс нь гоосоо юм байна. Угаасаа л өдөрт 2-3 удаа их баг ямар нэг хэмжээр ингээд идчихэж байгаа болохоор тэр эдлгүүдээ л аюул сан чанартай л байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Ер нь саяхнаас. Чи одоо нэг 2 минут л тутах шиг байна да. Чи хоол бэлэн болсон. Хоолоо сайхан идээ да. Жоо шороо болчих. За тэгтээ бусад энэ ногоонууд нь яг өөрийнхөө хамтараа болохоор холиод идэл зүгээр хаа. Энэ мөөгийг ингээд гоё овонд хийгээд идэхээр айгүй гоё өдөртэй доторх шүүс нь яг ядгараад магадгүй зуны амралтаараа Монгол явцсан баа. Тэгээ би ингээд ганцаараа хооллоо байгаа. Анх би Ирланд ирэхдээ Монголд ажиллаж хийж үзээгүй, хоолч бас хийж чаддгүй байлаа. Тэгээд нааштай танилцаад, хамт амьдраад, хамт ажиллаад, яаж ажилтдаг, тэгээ хоолыг яаж хийдэг, тэрнээс асаад одоо сурж байгаа юм да. Одоо болтолтой бас ингэ суралцаар байгаа. Тэгэхээр одоо ингэ гадны оронд ганцаараа ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд сэтгэл санаа нийлсэн яг л тэр гоё амьдралынхаа найзуудыг олж авдаг. Тэр бол нэр үнэхээр гоё. Хүнийг таних тулд тэр нь эхлээд өөрөө хүнд өгжээж тэгээд тэр хүнийг танд юм шиг санагддаг. Тэгэхгүй өөрөө ингээд юм хүлээгээд суугаад ах юм бол угаасаа ямар хүн нашиг хөвтдээ. Тэгэхээр өөрөө ингээд хөдлөөд өөрөө л ингээд санаачлаг гаргаж иж одоо тэр хүнийг таниад тэгээд нааштай байвал гоё найслаа ингээд авчин. Өнөөдөр дээр биш байвал тэгэл мөрөө хөөгөл явт юм байлаа. Ирландын fish and chips бас аюу гоё. Fish and chips яг гоё газрууд нь гоё, зарим нь болохоор жоохон амт муудаа байдаг. Тэгээ манай нэг дүү ирээд тэгээ би нэг ховт гээд нэг далайн иргүүд байхгүй. Тийшээ аваачаад
үзүүлчихэд тэгээд fish and chips ингээд идүүлсэн чинь дахиж идэхэргүй л хоол байдаг гэсэн шүү дээ. Тэгтээ миний хувьд бол нөгөө гадуур хооллолтоор одоо төмс иднэ үү гэхээс биш нэг ингэж өдөр тутмынхаа хоолнд төмс хэрэглэл байдаггүй. Яг хоо хаяал нэг одоо төмс зайлшгүй орох шаардлагатай хоолууд байдаг шүү дээ. Тийм байвал аавна. Тэрнээс бусдаар бол Монгол төмс идэж ирчээд тэгээ энд ингээд тэрний хажууд зөндөө гой гой ногоонууд байхад дахиад төмсөө идэх гэхээр надад нэг жоохон сонин санагдаад байдаг. Ирландын яг нөгөө их өсвөлөнгийн үеэр туркууд айгүйх төмс өгч юу яжсэн юм лээ, ам зоогож ирсэн юм лээ. Тийм болохоор одоо Ирланд турк хоёрын хооронд айгүй тийм гоё гэрээ байдаг. Одоо ингээл нөгөө байр хүмүүстэй хамт шеэрлж амьдардаг болохоор шууд ингээд хоолоо идчихэнгүүтээ эдсэн аяг тав бүх юмаа ингээд цэвэрлж тавьдаг. Тэгээд дараагийн хүн ингээд хэрэглэхэд бэлэн болгоод авчихдаг. Тэгээд энэ бүр ингээд олон жил тавтагдахаар яг зуршил болчтой юм лээ. Зүгээр ингээд автоматар хоолоо идчихээд нэг жоохон тайван суу штэ. Тэгэхгүйгээр шууд ингээд босоод бүх юмаа ингээд угаачдаг. Тийм болчтой юм лээ. Энд тэгээд нөгөө түрээсийн байрууд агай хүчраас түрээсийн байруудад нэг тийм байх ёстой шаардлагууд гэж байд юм лээ. Одоо жишээлбэл угаалгын машин, пэйж, тэгээд dishwasher энэ төр бол ингээ заавал байх ёстой гэсэн тийм шаардлагатай байт юм лээ. Зя гарч жоох алах юм. Одоо ингээд хүмүүстэй хуваалцаж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ бүх хэрэглээнүүд нь тусдаа. Одоо жишээлбэл энэ угаалгын хэрэгслүүл байгаа зэдэр ингээд тусдаа. Тэгэл одоо энэ алчуур малчуур гэхэд ингээл хоёр тусдаа байх жишээ нэ. Тэгээ хог нь бас тусдаа хийчдэг. Тэгэхгүй бол би чи гээл тэгэж шүү дээ. Тэрийнхээ ойролцоо байдаг парк дээр хүрээд ирлээ энэ хардаа. Хүмүүс ингээд оройн цагаар нохоогоо салхилуулаад ингээл байж идэг. Энэ нартайгаа хэрнээ жоо салхитай нэ. Хүтэн салхитай. Сансныг бол за нэг 10-11 сарын үед юм уу да. Одоо надаа ингээд нэг хийгээд ахаар юм байхгүй юм шиг санагдсан. Яагаад гэсэн чинь яг гоо Ирландын өвөл олвол айгүй эрт харанхуй болчдөг, дөрөв өнгөрөөл харанхуй болчдөг. Тэгээд тийм харанхуй хөтөн болчоор нэг гадуур нэг яваад ах сонирхол байхгүй. Ажлаа тараал шууд гэртээ ирдэг. Тийм л одоо маршруттай. Тэгээд яагаад хийх юм байхгүй юм шиг санагдсан гэхээр одоо ажил бол яг хөө ингээд ойлгомжтой хийдгээ хийгээл ингээл яваад болоод байна гэж ингээд бодсон юм шиг байна. Тэгээд нөгөө холын зориг ч юм уу эсвэл өөр нэг зориг тавьж амжаагүй байхдаа яг тийм бодол ингээд орж ирж байсан. Нэг найзтайгаа танилцаад яриа суужсэн чинь маа найз одоо ингээд өөрийгөө л толтол хөгжүүл тэгээ хөгжүүлэхгүй өөрийн хөгжил ингээд байхгүй болох юм бол доошоо унаж эхэлтгээ гэдгийгсэн бохгүй. Тэгээд тэрнээс ингээд санаа аваад нэрээ энэ чи юу лээ би юу хийх вүлээ гэл тэгээ ингээд бодоод тэгээ ингээд ихсэн чинь надаа одоо хүний нөөцөөр сурах хүний нөөцийн мэдлэг эзэмших ч юм уу те одоо хүмүүсийг л ингээд ажилд ороход нь тусалдаг тийм болчихсон гэж бодоод байгаа хгүй. Тэгэхдээ яг яаж гэдгээ бол сайн одоогоор сайн мэдэхгүй байгаа. Одоо миний бодлоор бол одоо ингээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрүүд үүдэн штэ. Тэгээд нэлээд гайгүй одоо нэр хүндтэй сургуулийн хүний нөөцийн мэрэгжлийн анги нь одоо юу үзтiin те тэрийг нь ингээд хараад тэгээд өөрөө ингээд бие даагаад судлаа гэдэг санаа гарч ирсэн. Тэгээд Монгол нөгөө подкастууд зөндөө байд юм лээ YouTube-ээр. Тэгээд тэрийг бас ингээд чөлөөтэй цагдаа сонсоод явж байгаа. Тэгтэл яг уу яг ингээд ажил олгоод 7 хоног олгон ч юм уу яг тэгж бол арай нормд арай хуваарьт орж амжаагүй байгаа. Гэтэ өөртөө нэг амар их ачаал өгөхгүйгээр тэгээ ингээд баг багаар ингээд сонирхол судлаа гэж ингээд явж байгаа. Дээрэс нь гол зорилго жолооны үнэмлэх амаараа Ирландын зам болохоор нөгөө Монголын эсрэгтлээ. Тийм болохоор Монголын үнэмлэх тэгээд Монгол бас олон улсын үнэмлэх гэж байдаг штэ. Тэр энд ингээд хүчингүй байдаг гэсэн. Тэгээд гэхдээ яг нөгөө машин түрээсэлж явахад бол болдог. Гэхдээ яг ингээд албан ёсны үнэмлэх бол болж чаддгүй гэсэн. Ирландын жолооны үнэмлэхийг авахын тулд болохоор эхлээд тестээр шалгалт өгдөг. Тэр нь болохоор за нэг 800 гаруй тестээс 40 ирдэг гэж байгаа. Тэгээд тэрэндээ бэлтгэхдээ нэг аппликейшн байдаг.
За тэгээд тэр аппликейшнээрээ тестүүдээ ингээд хийж үзээ, зөв буруугаа мэдээд тэгээд за бэлэн болоо гэхээр тестээ захиалаад өгд юм лээ. За тэгээд тестээ захиалж өгсөний дараа, тэнцсэний дараа тэгээд тэр тестэнд нь болохоор одоо 4 алдхал эрэхтэй гэсэн. Тэгэхээр 36-аас дээш авч ижил тэнцгээр юм лээ. За тэгээд тэрний дараа 12 цагийн ийм хотын жолоодлогын курс авах хэрэгтэй, хичээл авах хэрэгтэй. Тэгээд тэрийг нөгөө олгодог тийм машинтай багш нар байдаг гэж байгаа. Гэхдээ Монголын жолооны үнэмлэх юм уу эсвэл өөр улсын жолооны үнэмлэхтэй байх юм бол тэр 12 цаг нь хасагдаад 6 гэсэн баха. Ер нь бол арай жоохон багасчдаг гэдэг жаа. Тэгээд тэрнийхээ дараа за окей боллоо гэтэнгүүтээ яг албан ёсны жолооны шалгалтыг өгдөг. Гэхдээ тэр шалгалтанд бол хүмүүс амар их ундаг. Ирланд хүмүүс нь хүртэл өөрсдөө 3-4 ундаг гэтгдэм л. Тэгэхээр миний бодлоор бол тэр авж байгаа хичээл байгаа штэ. Тэр хичээлэл аягүй сайн аваад яг тэр багшийн зааж өгснийг аягүй сайн сурж аваад тэгэл яг бүх юм аягүй тийм хяналттай явах юм байна гэж ойлгоод байгаа. Нэрээ машин түрээслэг гэснээс би нөгөө дүүнер ирээд тэгээд тэдрийг аваад машин түрээслээ. Тэгээ механик машин заа. Монголд угаасаа механикаар төгссөн штэ. Тэгээд Монголын нөгөө жолооны курс байдаг машин энгийн хүний барьдаг машинаас хоос нь арай илүү суул тэгээд хэцүү байдаг штэ. Энгийн хүний машин нь арай амархан гэх юм уу. Тэгээ би Монголд механик машин бариад идэг байсан байхгүй юу. Тэгэл тэрнтэйгээ адилхан юм бодоод энд нөгөө механик машин ингэ түрээслээд тэгээ ингэ явсан чинь яг нөгөө жолооны шалгалтын машин шиг, жолооны курсын машин шиг тийм сул хоонстой. Тэгээ бүр бөө юм болоод баг гэрлэн тохион дээр 10 гаруй унтраасан баха. Тэгээд бөө юм болж бараг л машина шатангаа алдаад корк гэд хотодог. Тэгээд тэрнэрөө ингээ явчаад ирж ирсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж хизээч механик машин барахгүй гэж шийдсэндээ. Тэгэл энд нөгөө жолооны шалгалт авахтаа болохоор механикгүй эсвэл автомат уу гэж сонголт өгд юм лээ. Тэгээд тэрийг бол эргэлзээгүйгээр автоматыг бол сонгоно л гэж бодож байгаа да. Гэхдээ яаж хийж агаад шалгалтандаа тэнцээд үнэмлэхээ авчуулъя гоё л доо. Ирландын ч үнэмлэхтэй, Монголын ч үнэмлэхтэй тэгэл хааж чадсан машин түрээслээд аялаа явахад бол айгүй гоё санагдаад байгаа. За одоо нарч доошоо буучлаа. Улам жилүү сэрвсчлээ. Буцаад гэрлөөгөө явъя да. Тэ орж очиод нүрээ цэвэрлээд энд нэрээ уламжлалтын эмчнэр аягүйх байдаг. Тэгэл барайны газар, хятад имлгүүд, уламжлалтын имлгүүдээр аягүйх ажилтсан юм лээ. Жаа хоорондоо подкаст сонсоод тэгэл унтахынхаа өмнө нэг жоохон бясалгал маркем хийгээл тэгэл унтандаа. За ингээд миний нэг өдөртэй хамт байсанд бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Subscribe дараарай.